3 тэгэр эхлүүлж байна. За Хонконг Макаогийн баг 3 тэгэр хийсэн. Манай баг өчигдөр Макаог бас 3 тэгэр болгож авсан. Хоёр багийн хоцсон нь энэ жилийн Бахрейн зохион байгуулагдах Азийн 18 насны аврагч дөрвөлт тэмцээний эрхээ аавна. За Хонконгийн багаас давуултыг алдсан. Давуулт талбай гадна наснаар орооны ярьцаа 1-3 боллоо. За сайн мэрийн давуулт байна. Яа өдрөөс нь болохоор хаач байгаа. Хоцордоо. Манай мог навж байгаа юм сая. Шууд унагч байгаа хаалтуу. Гадаалтын сүрсээ доош хийчихсэн чинь унагч байгаа хаалт юм байна да. За сайн мэрийн давуултын чигээр төрөх гоё байна. Намын тоглол сонгосон хоёрын алтны ард хамгаалт гоё. Мухана амгаалт. За сэрэл төвтэй байсан. Анааны цаг 4-2 болгож өччихлөө. За эхний үедээ харахад ер нь бол их ойрхон боломжийн тоглолт харагдаад байгаа. Мэдээж одоо зохион байгуулагч орны талбайд нь тоглож байгаа учраас бас нэг хүндрэлтэй тоглолт байх тодорхой. Авто бит болсон. Анааны цаг 3-4. За урд хоёрын дээр одоо хаалт тоглоно явуулах хэрэгтэй байна да. За Бадрахын хаалтууд өндөр хаалт, холногч Пүрвэчрийн хаалтууд болсон. Өндөр гоё өндөр нурууд холбогч шүү дээ. За 100-д давуултан дээр байгаа. Манай хоёр дээр хобот ирсэн. Яа хэдүүрс нь болохоо тол ихсэн. Болохон жилдэх болсон манай яцаа 4-4 тэнцлээ. За 3 тэгэр ихэлсэн тоглолт гэхэд тунд ажиг тэнцээд авсан. За өмнөх Макаот хийсэн тоглолт энэ төрийг сайн үзсэн баха. Макаот хийсэн тоглолт энэ төр. Нэн дүн шинжилгээ хийж энэ тоглолтын дээр гарч иж байгаа надад. Жаахан алдаа багтаа нэг тоглолчих юм бол төвгүй хэл. Авандаа тэрэнд хоёр дахь хийж байгаа бол зайшгүй авах шаардлагатайсаа эхний үедээ тоглолт авсан учраас энэ үедээ зайшгүй авч иж толтоо хадгалж тоглох хэрэгтэй байна. Хоёр тэг болчих юм бол эвгүй хөөхөд хэцүү тоглож байна. Сүүлийн 6 хоногт бол ганц л оноо Хонконгийн баг авсан байгаа. 3 тэгэр ихлүүлээ дараас нь 6 оноо баг явуулж байна шүү дээ. За зундуугийн давлалтын дээр наа хяалтны ард хамгаалт томчтой болсон зундуугийн хамгаалалт татлаар ирсэн юм дээр. Хоёрын нь болохоо Пүрвэчрээр тогтоо сонгосноо. Хоёрын нь болохоо халтраа орж байна. За Азийн зүүн бүсийн
8 багаас ерөөдөө ихэнх нь яг Азийн ранкаар 18 насны TV аварчлал тэмцээн ирэх авчиж байгаа. Ерөөдөө 2 код хийснээс 58 бас ранкаар ирэх авчиж байгаа юм байлээ. Сүүлийн 1 код тэмцэлээр ирэхэд Хонконг Монгол гэсэн дагууд мөрөд өрсөлдөж байна. Манай багийн яг насны багууд эдэнд 18 насны ирэхэд яг төвдөө өрсөлдөж байсан түүх байхгүй. Хэрэг өнөөдрийн тоглолтод найдсан тохиолдолд анхудаа бас 18 насны Азийн авраг ирэх авч байгаа юм бас онцлог тийм амжилттай хаад. Ягд бадахаар сонгосон л байна. Баярлалаа. 7-6. За 18 насны багийг одоо яг сонгогдуулалтаар сонгож ирсэн яг энэ жил байлаа. Өмнөх жилүүд ирэхэд бас шилж 18 насны баг бүрдүүлээд Бахрейн зохион байгуулагдсан Азийн залуучуудын наадамд 3 дахь удаагийн наадамд өрсөлдсөн. Зүүн Азийн залуучуудын наадамд хөргөнд болгогдсон. Тэгээд бас манай сонирхч сайн мэдж явах хэрэгтэй. Янгогийн баг болд намын нөхөний хаалтар зогсоож оноогоо тэмцүүлсэн манай ярьцаа 7-7. За 16 насны анх дугаар тэмцээнүүд дээр одоо өрсөлдсөн эрэгтэй охид өвгүүдийн багуудаас өрсөлдсөн дүүгүүд байгаа. Тэр тэмцээнд өрсөлдөж явсан тоглогчид энэ удаагийн 18 насны бүрэлдэхүүнд одоо бас яг насандаа Азиста тоглож байгаа тоглогчдоос хэдийдгүй. За 3.1 цагаан дээр гадаад зогсож байгаа юм байна Хонконг. Манай ярьцаа 8-7. За 18 насны баг Бахрейнд тоглоод байна. Megastars клуб 9-9-ийг 9-9-ийн үед тоглож одоо бас бүгд нарийн хатаар тусад өчигдөр тоглож ирсэн. Анхудаа саруулсан гэсэн 9-9-ийн үед тоглож ирсэн Megastars. Манай ярьцаа 8-8. За Хятадын Хонконг урд үеийн сэлцээ орж ирсэн багийн 22 дугаар тоглогч сэлцээ орж ирж байна. За дасгалжуулагч багт олон улсын нэр мастер Мянгар Жимний Цэрэнбаатар дасгалжуулагчаар би дасгалжуулагчийн тусах дасгалжуулагчийн багт за мөн ганц хүн ган баяр би ахлах дасгалжуулагчаар баярын мөнгө би за тэрэнд Цэрэнбаатарын өвдөр ирэхэд бас Австрал, Сиднейд одоо баг дасгалж ирж байсан. Олон улсад одоо бас яг баг дасгалж тоглож явсан. Туршлага би Монгол Улсын гишүүн хамтраас олон цагаан тийм тоглолтод оролцож явсан юм дөрөвч. Ерөнхийдөө энэ тэмцээн дээр нэлээд хариуцлагатай туршлага харуулж одоо гол хүмүүсийн нэг Цэрэнбаатар агарын дасгалж ирж юм багт. Намын нотхонд үлсэн лээ. Юу гаргаж жишээ дараагийн нотхон дээр сайн баяр хаалтыг өмөртөө ирсэн. За сулын мөн дээр ямар тоглох сонгоё болох вэ? Дөрөвдөр хамт ирсэн. За урын хаалтны гар ширгүүлсэн лээ. Хаалтны гартаа тоглоод 2 онооны тэргүүлийг авлаа. За тэнцвэрийг явж байгаа 2 онооны зэрэгс Хонконгийн баг хоёр хэлж тоглолт ихний засаг авсан. За тэгээд тоглолтын дунд яг энэ тоглолтоо хадгалж тоглох хэрэгтэй. Эхний хэлжийн тоглолтод их ойрхон явж байгаа бүр онооны тэргүүлтэй явж байгаа алдан лээ. Зохион байгуулагч орны талбайд тоглож байгаа учраас ерөөхдөө маш нямбай тоглож байж оноо дэшээ явах гэдэг. Өчигдөр Макаот хийсэн тоглолтод 2 ээлжийн тоглолтод 25-16, 25-15 тэр баг 9-10 оны зэрэгтэйгээр төгсөл хийсэн. Нэг ээлжийн тоглолтод 25-21-ээр шийдэгсэн санагдаад байна. За гол алт ямар гоё тавьдгаа. Зундуугийн алт 4-ийн нөхөнийг содоо 11-8 алтны гарыг маш гоё тогтоож ирлээ. За 18 насны эрэгтэй багийн хамтран ажиллагч байгууллагуудаар A-Trans, Armo Sport Lab, Channel Brand, Travis Team, Migdata, Barna Enterprise Fitness гэдэг олон цагаан байгууллагууд болсон. Энэ баг 18 насны бүрэлдэхүүнийг дэмжиж хамтран ажиллаж байгаа.
За хэрэг өнөөдөр Хонконгийн эзэн тохиолдолд 6 сард Бахрейнд зохион байгуулагдах Азийн аврагчлал урлагт тэмцээний эрхийг авнаа. Азийн аврагчлал урлагт тэмцээнд ерөөдөө орны ТV-ийн одоо топ багууд ерөөдөө яг дараа үеийн сайхан гаргаж ирдэг энэ насны онцлогтой ТV-ийн хамгийн одоо сонслох тэмцээнүүдийн нэг. Тэгээ Азийн аврагчлалуудад солилцсон тохиолдолд ер нь 19 насны дэлхийн аврагчлал урлагт тэмцээний эрхийн тэргээд ороод ирэх юм шүү дээ. Гэхдээ дэлхийн тэмцээнүүдэд ирэхэд эрт твдээ бас жоохон хэвдэж ТV-ийн тэмцээнүүдээс сайхан оролцооч хөл байгаа. За 10-11 ганцхан он зэрэгтэй ихэж ирж байна Хонконг. Гой пас. За пүрвчрийг довтлоонд өндөр багтаа тоглож байгаа учраас пүрвчрийг довтлоон дээр татаа даваа хатраар холбоод эхлүүлж байна. Хэд тоглолт. Та 12-10. За алгаж ирэх зогсож байна. Дээрээс нь болохоор сайн бай болохсоо сайн байрийн 2 хаалт оноог авчлаа да. Батолдын сайн байр. Оноо 13-10. За намд болохоор өргсөн. Дөрөвдүгээр сарын хоёрын хаалт утсан лаа. Хаалтнаас гараа суудсан байсан. Яг хаалтын жигээ хойсон гэсэн юм бүгд сая шилж очисонгүй хамгаалалт. Хонерц 11-13. За дагаад явсан. Сайн бай гоё наа рутгаа хаалтууд дээр. Тун гоё наа сайн бай. За яг 18 тунд 2009 оны тоглогчид дээр 2010 оны 17 тоо бас маш олон тоглогчид юм хэлсэн. Багтаа сонгогдсон. Мэдээж одоо бас 18-аас насны ангиллын бага байхад бол доод насны багууд бол ингээд туршлагаж иж одоо сайхан явж байгаа. Маш сайшаалтай. За тэгээд 2 хаалтнаас булуудаад дөрөвдөр хамгаалж болсонгүй. Хамгаалтны жин халдаа харагдаж эхэллээ. Унгаад эхэллээ. Хэд хэдэн тоглоомыг хаасан одоо жоохон хуураад эхэлж байна. Хонконгийн баг. Алтамжилтгөө 15-12. За бадрах пүрвчрийн урд байран дээр Батмөнхөс урд байран дээр хаалтууд бол нийлээд өгөх лэнд явуулахаар харагдаад байна да. Давуулт нь хойш явчлаа. За өндөр орчиж байгаа манай ороод ирсэн мөн дээр дарсан мөн дээр мөнх хааны хамгаалалт гоё мэдээд ойцсон 2-4-ийн тоглооны явуулт тавьж тэгээд оноо олголоо. За бүр өчигдөр нэг чанартай сайхан давалт явуулчихад тоглооны боломж гаргаад ирнэ. 4 оноос харчаад тоглолтын 2 цэцэрлэг явуулж боломжийн давалтан дээр харагдаад байна да. Тар олж ирсэн. За 90-ийн тоглоом дээр Батмөнхийн ганцын алгаж ирсэн. Ганцын алгажсэн болох нэг ард хамгаалж болсонгүй. 14-16. Яа, энэ дэвш таваа гамдэрсэнгүй. За энэ хэрэггүй юм байна. 3 онооны зэрэг үүсгэсэн байсан. Ганцхан зэрэг болж орчиж байна. Дараалал 2 оноо явчлаа. Давалт тавьж авсан гэсэн юм уу дээр.
За дараагийн давалт нь гарчжээ. Хонконг бол 2 дахь ээлжинд тоглолтоос нэлээд алдаатай тоглолт шүү. Давуултын дээр тоглоом дээр торлол өгсөн тоглолтоо явуулсантай хаашаа явчихад давуултаас дэд донгой суулгана гэсэн. Энд дээр нь жоохон дөрүүлээд яваад хэрэгтэй байгаа юм да. Дөрөвсөөсаа за. Наадмын өмнөд дээр нь хаач хилжихгүй ганц алдтай хоёр дээрээс дөрөвдөрөөс авах гэж ирээд шүү. За Хонконгийн мөс солилцоо. Давуу чимэл гişin байр дээр. Солилцоо байж байна. Хоёр дэжсэн. За дөрөвдөөс нөх хатны гартад тоглоод. Анагасан 18-16. За 17-18 шүү. Ганцхан нэг зэрэг. За энэ жил одоо энэ ерөнхийдөө яг Азийн зүүн бүсийн 18 насны сонгож харуулах тэмцээн. Хоцсон баг нь Азийн аврагч харуулах тэмцээний эрх аавна. За энэ жил 8 сар гараад 8 сард одоо бас яг зүүн бүсийн Азийн аврагч харуулах насны өргөчтийн тэмцээн бас манай зохион байгуулагдана. Өмнө нь одоо 2008 онд, 2000 онд, 2015, 17 онод бас манай зохион байгуулагдж байсан эрхтэй баг ерөнхийдөө хөрлийн төлөө олон тоглосон амжилттай байдаг. Эмэгтэй өвгөл зүүн бүсийн Азийн аврагад 2000 оны ТV хэмжээний анхны хүрэл мөнгө медаль, 2000 оны мөнгө медаль, 2008 онд хүрэл медаль авсан амжилттай байдаг. Энэ жил эрэгтэй баг бас нэлээд найдвартай гэж харж байгаа. 8 сард одоо бас их хөрөндөө зохион байгуулагдах зүүн бүсийн Азийн аврагч тоглох хэмжээнд дээр одоо бас багаас ах манайхан дэмжиж үзээрэй, зорж ирж үзээрэй. За 19 сард л болсон байгаа шүү. 2 хоногийн тэргүүлэл автогоо явсан. За эргээд 3 хоногийн тэргүүлж авсан да. Энэ дэр 2 дахь тасралгаа орж ирэх байхаа. Хонконг. Нэг тасралга бол би Хонконгод. За дөрөв болохоор гол шугам алт. Пүрөөчрээ алт гой тавьдсан. Тавханы боломж талбайдаа үүсгэсэн. За зөрөө дөрөв болохоор 2 алт ицсэн. Тавханыг ханаа олгож авсан. 21-17 болгоод. За 21-17 дээр Хонконгийн мага 2 дахь тасралга. Хаалтууд тунгой хоригдлоо. Одоо л гоё уншиж хэлж байна. Дөрөв толхон дээр пүрөөчрээ ганцаараа гоё уцаасан. Дараагийн болохоор намын толхон сонгоод 20 алт бас гоё нийллээ. За тэгээд энэ тэмцээн 1997 оноос хойш зохион байгуулагдсан юм байна. Яг Азийн аврагч харуулах тэмцээн нь 1997 оноос хойш эхэлсэн юм байна. Тэгээд нийт 14 удаа зохион байгуулагдахад Ираны баг 7 удаа аврагын цомор гэсэн медалийн хүслэгтийг тэргүүлсэн юм мэдээлэл байгаа. Японы баг бол 3 удаа 18 насны Азийн аврагад авч ирсэн юм байна. За энэ тхийг Солонгос Хятадын багууд одоо бас нэг удаа 18 насны тэмцээнд Азийн аврагад савраг авч ирсэн юм жилдүүдтэй байна. За мэдээж Азийн зүүн бүсэд ямар улсууд хариалагддаг тэрэнд яг ТV-ийн топ багууд бол манай бүсэд биш дээ. Япон, Солонгос, Хятад, Тайваны багууд. За тэгээд Хонконг, Макао манайх ачилсан Солонгос. Энэ 8 багаас ерөөдөө Тайваны баг квотор орчиж байгаа юм байна. Нөгөөд нь бас ранкаар орчиж байгаа юм байна. Азийн аврагч харуулах тэмцээний эрхэндээ. За 5 онооны тэргүүлэл. Нэг болгоод үргэлжлэх боломжтой. Анааны тэргүүллийг төвгүй хадгалах боломжтой тэргүүлэлч үүсгэлээ дээ. Орд хаалт гоё мэдэрж байна.
Яаганбаяр хаалт сулруулаад усаасан шугам дагуулсан дотгоо Пүрвэчир хариуд болохыг сайхан барьлаа. Үнээр гоё шугам явчлаа. 23-17. За боломжийн бос жигд өндөртэй хурдтай тоглолттой юм баг байгаа учраас тэгээд тасалжуулагчийн багууд ирэхэд бас даваа хотроор холбуулаад Эрдэнэ Пүрвэчрийг тоглохон дээр татдаг бас зөвл байр. Орон өндөрийг нь одоо Пүрвэчрийн өвдөрхөдөө бас яг манайхны сайн мэдих 24 сургуулиас гаргаж ирсэн холбооч тоглолчин, довтлооч тоглолчин, өсвөрлөлтөд давалт бас гоё гарт орцсон. Гоё нуруулаг тоглогчдын нэг л дээ. За 100 дугаар явж болох. Хоёр дээр хамгаалт хоногчтой болсон. За 2-ын тоглохыг хамгаалсан. Пүрвэчир ганц хэрэг хавлтаар дөрвөр хавлт өгсөн довтлоо талмаагаад манжижээ. Арван 23. За тоглолт бол ер нь хид хидийн харьцаатайгаар үржих нь гол биш. Гол нь хожиж чухал. Макао 2 ижигдсэн учраас ерөөдөө тэмцээн бол дууссан. За манай хоёр багийн хувьд аль аль нь Макаогоос 1-1 хожилттой. 3 биенээ тойрсон тоглолт хийж байгаа учраас хоцсон нь шууд Азийн авраг ирэх аавна. За давуу тэмжилтгүй болсон. Ээлж ярьцааг 1-1 болгоод тэнцвэрх боломжтой тоо. Сайн байр давалт нөрөцсөн байна. За хол 100 нэг уцаасан дараагийн үн дээр Пүрвэчир хаасаа. За нэг хоёр хэжийн тоглолтынудаас хаалтууд нэг тун гоё мэдэрсэн хаалтууд явчлаа да. Энэ юм дээр хаалтууд зүг төгдөд байх юм бол төвгүйхэн 3-1-ээр болгож авах юм байна. 25-18-аар ээлж ярьцаг тэнцвэрсэн. За тунгадахгүй 3 дахь хэжийн тоглолт эхэлнэ. За 3 дахь хэлний тоглолтыг эхлүүлэхэд бэлэн болж байна. 25-16, 25-18-аар хоёр хэлний тоглолт шийдэгдсэн. Ээлж ярьцаа 1-1. За 2 дахь хэлний тоглолтын дундаас хамгаалтууд бас тундажгүй хаалтууд их гоё сайхан онцтой тавигдлаа. Нурууны өндрийн давуу талыг сайхан гаргаж тоглож байна. Сайн баярын хаалтууд, Пүрвэчрийн хаалтууд бас
багт маш хэрэгтэй хаалтууд явлаа шүү. Энэ жил Баянгор аймагт 17 насны улсын аврагч төрөл тэмцээний зохион байгуулсан 18 насны мага бүр нэлээд төхөн байсан бол одоо энэ жил Баянгорт анх удаа 17 насны тэмцээ. Яг завсрын нас л да. Дандаа өсвөр 16 насаар, идэрчүүд 18 насаар гээ явцдаг. Яг дунд завсрын орхигдог насн дээр одоо улсын аврагч төрөл тэмцээнийг санаачлах хэвлүүлсэн бас нэлээд зөв шийдвэр байсан. За ямар ч сул явуулсан тун эвгүй байдлаас сайн байл тавтаад оруулсан. За энэ хаалтууд тогтоож байна. За хаалтууд үсэрсэнгүй. Тавмууд дээр хамгаалт нэр ойлголцсон талбайд онгочлаа. За Хонконг 3 дахь жилийн тоглолтын эхний оног авсан. Насан туршийн багуудад ирэхэд Азийн тэмцээнүүдэд тэрдэндээ Азийн зүүн бүстэй үеийн Хонконг, Макаог гаргадаг юм даа манайх. Энэ бүстэй бол хамгийн хүчтэй өрсөлдөгчд Япон байна. Хятад солонгосын багууд байна, Тайваны баг байна. За хоёр тийг болсон. Тэг өмнөх жилийн тоглолтод 3 тэгээр дотоо хөтлүүлсэн нэгтэй бол Тонгой тоглолтоо олсон. Тоглолт эхлэл байна. Одоо л оногоо хөдлөх хэрэгтэй. За ахсын голонгоо явсан. Сайн байрын дотоо хамгаалсан да. Нэг хоёр. За тасгалжуулагчаар мөнгө үйг байгаа. Ганбаяр, Цэрэнбаатар гэсэн тасгалжуулагчид багийн туслах тасгалжуулагчаар бий. За мөнгө үйгийг манайхан бас сайн мэднэ. Эмэгтэй баг үндсэн дээлийг нэмсэн алтан медаль хүргэсэн. Улаанбаатар Фениксийг тасгалжуулсан тасгалжуулагч 18 насны багийн тасгалжуулагчаар сонгогдсон байгаа. Багийн ахлагчаар Ариун бүтийн Аз үлэг гэж одоо 12 дугаар тоглож байгаа манайхан хүмүүс. Сайн мэдхэл тоглох шиг нэг. Яг бол 100 дугаар намд толгой сонгоо явуулсан да Даваабаатар. Онооны цаг 2-2 болж тэнцвэрлээ. Даваабаатарын давлалт. За. Болон дээр унцж байгаа юм байна. Оноо 3-2. За хоёр дээрээ зогсох сонгоод сайн баяраар хоорл явсан. За тэр ганцхан алтай сүнг бид хамгаалт дээрээ сууж имтсэн байна. Мөнхан ордоо омгчлаа. Та 4-2. За ер нь бол хурдтай тоглолт харагдаж байна Хонконгийн багаас. Тэрэндээ Аз хэмээгийн тоглолт, тэрэндээ Япон, Солонгосын багуудын одоо яг тоглолтын арга барил ерөнхийдөө бас Хятадын, Хонконг, Макао, Тайван гэсэн багуудаас харагддаг. Манай орнуудыг, манай улсын яг нас насны багуудыг бол ерөнхийдөө Аз таваас тэнцэн их үздэг. Спортын системнээс тунд ажиг болсон юм орнууд л та. Хамгаалгой. Өсгөрийг хамгаалт. За сайн байр дээр дэлхөө холболт өгөөд байна. Хоёр дээр хөрөөцөд дээр нэг хийж дурууг үл юу байна да. За аалтнаа шүргүүд нутсан гавлаа. Сэротын Батмөнх. Онооны цаг тэнцүүлж байна. 4-4. Сайн байрын давалт. Тавсангүй. За Отгон баярын далай цэрэн ган хүйгийн амар уйсгалан Сэротын Батмөнх, Батулдын сайн баяр, Өнөختийн амар санаа, Гандулгын Зундуй, Ариун батын Аз үлэг, Бархан ямын гүн билэг, Алтан гэрлийн Алтан од, Эрдэнэ Даваабаатар, Эрдэнэгийн Мөнх хаан, Эрдэнэбаатарын Пүрвэчэр, Батчралын Бадрах, Отгон заяагийн Өсгөрийг юусэн гэдэг бүлэхэнтэй баг нэмчид Хонконг зохион байгуулагдж байгаа энэ хүү 18 насны зүүмсийн сонгож зориулах тэмцээнд өрсөлдөж байна. За дандаа насан туршийн багт Азийн тэмцээнд Азийн наадам, Азийн клубүүдийн аврагч зориулах тэмцээн
Зүү Азийн аврагч сургуулийн зэрэг тэмцээнүүд өрсөлдөж байсан. Эмэгтэй өгөөд ирэн Азийн аврагч сургуулийн тэмцээн болоо өрсөлдсөн баг шүү дээ. 3 өрсөлдсөн үү 4 өрсөлдсөн үү 2011 2013 15 Тэсүүлд нэг өрсөлдсөн. Бараг 4-5 удаа Азийн аврагч сургуулийн тэмцээнд өрсөлдсөн шүү. За хоёрын болохоор бүр өчрөө байсан болохоор дүүмийнхаа доор орсон удаа ганцын алтар арга авахгүй орцсон сая. Хаалт руу орчлаа. За энэ жилийн тоглолтод төгсгөл хийсэн баг ерөнхийдөө Азийн аврагын ирэх ойрчих учраас энэ дээр л ер нь төгсгөл хийж даваа байдлаа авч тоглох хэрэгтэй л байна да. Өдөр дэмжиж тоноштой ирсэн Бадрахын тоглоо. Яа Бачрын Бадрах оноо нэрцэг тэмцээд авлаа. 6-6. Пүрөчрийн давуулт. За энэ давуулт бол гарт гоё орсон байна да. Барагтаа алдаа харахгүй дээ. За намхаалт руу жиглүүлж даваатрын хаалтны гарт эргүүлж тоглоод болохоо. Араас сайн баяраар хууралт орсон. Хаалт хэрэгтэй. За шугам гоё гэлээ дээ Батхан. Хонгой шугам явсаа. 7-6. За дараагийн давалт дотож байгаа маа Пүрөчрийн давалт тавсангүй. За насан туршидын баг 23 онд Азийн 3-4 тэмцээнд бараг өрсөлдсөн. ТV-ийн одоо ранкнд одоо Австралийн гоё урагшаа орж ирсэн, 50 рүү орж ирсэн. 28 руу ч орж ирлээ бараг. Тэгээд тэрнээс хойш ирэхэд тэмцээнд жилдээ ерөнхийдөө ганц ирэх нь болж байгаа учраас их нэг бас Азийн ранк харсан 94-т байв да. Тэмцээнд оролцох тусмал ерөнхийдөө Азийн шансаа урагшлна. Оноо зөвлөлнө. Тэрдээ насны багууд яг ТV хэмжээнд тэмцээнд өрсөлдөж байгаа нь ерөнхийдөө бас яг сүүлийн жилүүдэд 16 насны охид өвгүүдийн баг өрсөлдөж байна. Энэ одоо 18 насны баг явуулж бас ТV хэмжээнд өрсөлдөж байна. За Батөнхийн давуулт. Даваатрын халтар суулсан хүмүүдээр хамгаалт өгсөн. Өсгөрээд өгөн татлгой. За хоёрын халтар суулгаад гарч байгаа юм байна. Алтнаас гараа ирчих юм байна. Манай ярьцаа 8-8 жоохон оруулаад хаалтаа өрчих хэрэгтэй байна да. Унганда. Энэ ээлжийн тоглолтын эхлэлний эдэн тоглоомд ерөнхийдөө голын хаалт жоохон гацраа лада ганцын хаалттай тоглоомнууд харагдаад довтлуулсан Хонконгийн ганцын хаалттай. Одоо бол хоёрын хаалт сайхан нийлж өсрээд л байна. Гоё тоглоо Бадрахын тоглоо. 9-8. За манай насан туршидын эрэгтэй эмэгтэй баг өнгөрсөн одоо яг 25-26 оны үндэсний дийлэг тэмцээний хаалт үйл ажиллагаан дээр шгшээ өгөн одоо өргөдсөн бүрэлдэхүүнийг зарлсан. Саяын 5 сарын ихээр одоо өргөдсөн бүрэлдэхүүн маань бэлтгэлтэй гарсан байгаа. Аль нь одоо энэ жил Зүүмсийн Азийн аврагч нарт хэмжээндээ бас өрсөлдөн. Азийн наадманд бас өрсөлдөх ёстой. Таны цаа 9-9. За урда хаалтны сэлцээ хийж шүү. 13 дугаарыг өгч гаргаж ирж байна. За намын үжилтэг бол 100 дээр явчих нэг ураг гэлүү юу байна. Пас ирсэн. Сайн бэрийн хуралд. За хард жоохон мэдрэхгүй байна да. Хоёр хамгаалагч. Жоохон хамгаалаа мэдрэхгүй байна да. 19.
23 24 оны 18 насны бүрэлдэхүүнүүд чинь бас л одоо гоё шигшүүл. Энэ хэмжээнүүдэд одоосын хэмжээнд бас дэм гоё амжилт гаргахаар юм боломжтойгоо одоо бүгд одоо яг лигт тоглож байгаа болчихлоо доо. Уран баярын үе, сүүлийн үе ч одоо тэлмэн өнтрийн үе чинь бас л гоё шигшүүл. Маш гоё баг бүртгэрээс нь яг энэ оноос 18 насны баг байж хэлж байна. За багийн алтын үлдсэн шүү. 3 алтны эсрэг тогтолсон сайн баяр. 10-11 боллоо. За 18 насны багийг Хонконгод зохион байгуулж байгаа нөхөө Зүмсийн аврах сургууль тэмцээнд одоо бас дэмжин хамтран ажиллаж байгаа бүх байгууллагуудаас талархал илэрхийлье. Тэрдэндээ Монголын хөлөд одоо сүмтэй үе нэмэр оруулж дараагийн үеийг сайхан дэмжиж ажиллаж байгаа байгууллагууд тэгэхээр одоо талархаж байна. Ажиг хамгаалалт хэрэгтэй байна да. Хоёр хамгаалалт жоохон мэдрээд хамгаалаад авах хэрэгтэй байна. Ганц гарч үгүй яасан болсонгүй. За хамаад гişin бэр дээр Эрдэнэтийн Мөнх хаан, Эрдэнэ билгийн Мөнх хаан Батхан заяыг өсгөр идэг гэж хоёр хамгаалагч бий. Бүрээчлийн нотоо 11-12. За энэ чинь тоглож ирнэ. Амар оноо салахгүй нэ. За хамгаалгой. Батүнхэн хамгаалалт. Хаалт хэрэгтэй байна. За онцлог байна. 13-11 боллоо. Хаалтууд гоё зэгцтэй дээгдэхгүй бол ард хамгаалалт хөндрөлтэй л дээ. За нэг дөрөв гэж авдутуу. Батмөнхийн автгаа хаалтайгаар сэргүүлсэн дээ. Хаалтайгаар хараад татваллаа. За бүрөөчрийн хаалт хагсын тогтооны нутгасан дөрөв тогтооноос хаалтныгаар ширхсэн сая 14-12 хаадгүй дээ. Өмнөх хийсэн тоглолтын хаалт бол хэрэгтэй байна. Хармаар байна. Хаалтыг хармаар байна. Substitution by Hong Kong China. Number 13 out. Number 4 line to draw E. За хоёр дээрээс нэг тоглолт сонгож явчих хэрэгтэй. Бүрөөчрийг нэг тоглолтод хааш нь явуулах хэрэгтэй. За бадрах наман пас ирсэн үед бадрахын тогтоонууд бас өмнө хийж тоглолтод тун гоё ойлгоцчих алах гэж байгаа. Дөрөс дөрөв эргүүлсэн хамгаалалтын сүмэн дээр татлаж чамсангүй Батмөнхийн нотгоо. Алууч хойролт бол тун гоё байна. Бадрах яалт. За одоо нь хааж эхлэх юм дээ. Хаагаад тэнцүүлсэн бадрах. Зүү Азийн залуучуудын наадамд манайх бас хөргөн талтай 18 наснууд 24 онд 25 онд юм уу. Зүү Азийн залуучууд наадмын улс талбайд зохион байгуулж манайх хөргөн тал өртөж байлаа. Октийн баг мөнгөн тал өртөж байлаа. Он 15-14. За цаанаас ирж байгаа үсний дуу байхгүй болчлоо.
Дуу нь байхгүй болчлаа. Тэгээ хоёр засварлал бүтэн би 16 14 дээр манайх ихний засварлага авч байна. За цаа тоглолтын шуум байхгүй болсон шүү манайхаа. Цаанаас ирсэн дүрсэн дээрээ дуугаа. Хаач уу? Ерөн дэгний задлаараа дуугуулч уу? За ямарч тайлбартайгаар явж лээ. За энэ таны хаалтны дондор орсон шүү. Хаалтныгаар ширэгдсэн юм байна. 17 14 болсон. Намын пас хэрэгтэй байна. Намын пас өгөөд бадрахыг нэгээ болох хэрэгтэй байна. За энэ дөр мөнгөлээ өгөөл хүлээж авлаа бат мөнх. Нэг тун ойрхон оноос олохгүй дэшээ гарсан нэгэд 14 15 дээр 14 14 дээр бараг дараалал 4 оноо явчуу да. Пас хэрэгтэй байна. Эхний эзэн тоглолт нэг иймэрхүү юм болсон явсан шүү. Энэ үе дээр бас л ойрхон явж гаад алдчихлаа. За дараагийн давталыг сайн бэрүүлдэг тавсан. Намд болохоо бадрахын тоглохоо хоёрын хаалтаа нуцтай. Хологчийн бөмбөг орсон юм уу? Өөртөөч манай тал руу бөмбөг шилжсэн сая 15 18. 3 хоног рүү жоноо өөрчлөгдлөө. За энэ үедэр ёстой хаасангүй хаалт хэрэгтэй байна. Урд далай цэрэнг оруулаад ирсэн байна. Батмөнхийн давуулалт гоё давсан. За хоёр алтны хард хоорсан ангаар дийж байгаа хамгаалалт өсгөрөөдөг хамгаалалт. Тоглолт өргөсгөр бөмбөг биш байна. Оноо нэрц 19 15 боллоо. Гоё пас. За бадрах. Зайд нь хууралтгүй өсдөгсөн хологчийн бөмбөг бас л алдаа болчихж байгаа юм байна. Манай талаас. Хонконгийн багийн талбаар орцсон байсан бөмбөг ганцхан болтоор холбоод явуулчихлаа гэсэн үг. 20 16 болсон. За 20 15 болсон. 15 дээр нэг л оноо явууллаа шүү сая. Өнгөрсөн засварлагаас хойш. 20 15 дээр засварлагыг авлаа. Хоёр дахь засварлаг. За цаатлын тоглолтын шуум байхгүй болсон бас нэлээ. Сэн сонсож байгаа хаа. За дараас оноо автод явахгүй бол одоо тоо дэшээ гарч учраас нэлээ хүндрэлтэй. Давалт амжилтгүй. 16 20. За бадах давалт гүйцэтгэх нь одоо урд үерэн дээр хаалтад хэрэгтэй байна. Сайн бэр урд үерэн дээр орчиж байгаа. Одоо бас сайн бэрийн давтгаануудад бас найдлах шаардлага бий. Арын хөлбөр давтгаа бол ихэд харагдсангүй энэ ээлжийн тоглолт нь хаалтууд харагдсангүй бадрах нэг хас санагдаад байна. Хуурсан бадрахын хамгаалалт гоё, сайн бэрийн давтгаа. За сайн бэрийн нэг боломж өгөөд авах юм бол нэг гоё тун гоё зэрэгтэй тоглогч нэг бий дээ. 17 20 болгосон.
хааж хамгаалах юм бол очир байна. Урд байран дээр бас холбогчийг сул орхиж болохгүй. Бадрахын давуулт. За тэр холбогч шот 4 рүү хуурал оруулж ирж шүү. Гоё мэдрээд хамгаалсан Сэрэл Улаан сайн байрын тоглохоо. Хоёрын алт очсон. За хоёрын арын тоглохоо хаалтгүй тоглосон байгаа. Ард Батмөнхийн хамгаалалт гоё болсон. Хоёроо олцсон. Хамгаалнаас жоохон шулуун мөмөг ирсэн гэдэг арга байхгүй энд. Хоёроо олтоор хораалгаж байна. 21-17 боллоо. Хаалтгүй явж байгаа хоёр арын тоглохын дээр жоохон чангараал хамгаалчлаа да сая. Давалт амжилтгүй. 18-21. За 20-15-аас алсан байсан тоглолтыг бол бас том боломж явагдсан л тоо байна да. Энэ дээр л багийн сэтгэл зүй харагддیں۔ Да өндөр тоон дээр. Яа давлагч байр дээр хэлж байгаа jirсэн. Урд байран дээр далай цэрэнгээр хаалт өндөрлөөд за гарааны холбогчийг бол иргэд давуултан дээр нь орууллаа. За яг цаатлын зохион байгуулагчдын тоглолтын шуум байхгүй болсон. Тоглолтын шуум өгөхгүй болохоор жоохон сонирхолтой өөл байж магадгүй гэхдээ таа. За энэ дахиад нэг үзье. Одоо ороод ирлээ шүү дээ. Би түрүү тоглолтын цаатлын шуумаас нэг чааж үзсэн гэдэг нэгтгэсэн. Одоо нэгтчлээ. За 19-21 болж 2 онооны зэрэгтэй ойртож ирсэн шүү. Энэ Хонконг гэмэг тасрал авсан. Манай багийн тасрал уулд болсон байгаа. Сэрник. Таваатрын давуулт. За энэ дээр нэг дэсрэл гоё доо ган сайн баяр хааж байна. Баталдын сайн баяр. Урд байран дээр маш хэрэгтэй үед орж ирлээ дээ. Давтахгүй хаалт гараад оноо авсан ба. Ялсан 2 дахь тоглолт хаалтан дээр ус гоё тоглосон тоглогч нэг штэ сайн баяр. 20-21 болголоо. За дараагийн сарын 4-ийн тоглолт сонгох болоо да. Хоёр дээрээс нэг явж үзсэн. Толгой дээрээс тоглолт хөргөжсэн зундуугаа. За энд яасан зэгцүүлээд авчваа Батмөнх. Яа. Энэ тоглохоор таарх үлийг авчваа да сая. 22-20 болсон. За зундуугийн толгой дээрээс суларч орж иж байгаа юм бүх шүү сая. Хамгаалагч ээл жоохон ойрхон байсан. Жоохон итгэлгүй хүлээж авлаа да. За сайн бай дөрөөр бодгсон түрүү очрын тоглоо. Тарж 3 алт. Тэцрээ тарж байна. 20-22. Сайн байрын давуулт. Түрүү очрыг хаалтар буцаасан. Даваа тэр хамгаалалт. За урд өрн дээр одоо энэ даваатлаа гарна шүү дээ. Холбогч хамгаалцсан үед Пүрөөчр яг үнсэн үргээ үлгүйсгэлээ. За хаасан. За энэ сайхан тоглолтоо даваатаа. 22-оор дээр тэнцэж авч байна. 22-оор дээр тоглолтын 2 дахь тоглолтын 3 дахь тоглолтын сүүлийн тасралт Хонконг гэмээс тасралыг авлаа. За хоцсон тохиолдол түүхэнд үлдэх тоглолт явах болно. Манайх 18 насны Азийн аврагд өсөж ирсэн одоо түүх байхгүй. Зөвхөн Азийн одоо энэ сон шалралтаас хэрэг Хонконгийн энэ тоглолт тайцсан тохиолдолд Азийн аврагч төрлийн цэнзэг анх удаа өсөлтөг эрхээ авч ирсэн гэсэн. Тэгээ энэ жилийн 18 насны Азийн авраг шалралт тэнцэн Бахрейн улсад зохион байгуулагдах юм байна. Ерөн түүхэндээ
Өнгөрсөн ондоос өмнөх Азийн аварга 18-ны тэмцээн бас Бахрейн зохион байгуулагдсан санагдаад байна. Иранд солоод зохион байгуулж ирсэн юм. Иран бас одоо 7 удаа аварга, 5-т нь дараалж удаа аварга гэж ирсэн юм байна. 2015 гээд 5 оноо дутуу явсан их гоё ойртод ирсэн байгаа. Одоо төгсгөлөл хийх хэрэгтэй байна нийгмийн тоглолтод. Төгсгөлөл хэрэгтэй л байна да. За Батүнх давуу төлөвлөгөөд авсан. Батүнхийг автлаа. За айдэр албат өгөөд залхаа сая алтаа судраа даваа трийн хамгаалалт олончууд хамгаалтан дээр гоё явж байна. За дөрөв нь Батүнхийг авсан дээр хаалт оностой болсон. Хоёр дээр хамгаалт гоё. За дорж форсчлаа да Батүнхийг. Арга авахаар тоо Балуучийн тэр хурдтай холболтууд тэр хоёр дээр очиж байгаа холболтууд дээр арай амжихгүй байгаа байна. Арга авахгүй урсаад зөвлөд болохны өмнөөс. За дараа нь 2 оноо авах шаардлагатай болсон. 22-ээр дээр тэнцэж аваад хоёрын нутгаануудыг хаахгүй бол хэцүү юм байна да. Давуу тандэлтгөө. За маш хэрэгтэй оноо орж ирлээ шүү. Давуу тандж. Цол оноо орж ирсэн. За Баян голын агс 100 давуултан дээр гарч байгаа. Том боломжийн байр штэ. Хүрвчэр Бадрах хоёр нийлэгдэл зогсооно. Хаад хоёрын хурдтай дуусчихыг л орхиж болохгүй. За ард сайн бэр ямгаа томчлоо болсон. За даваа болоод. Хамт сая зүгээр өргөж хэрэгтэй байсан юм да. Өндөр тоон дээр хуурд оруулчлаа. Арга байхгүй. Ардгаа олгч юм уу даваад алдаа олчлаа. 25-23-аар Хонконг 3 дахь ээлжийн тоглолтын ажлыг авлаа. Энэ хайр ээлжийн тоглолт алдлаа. Одоо яг гоё тоглолтоо болоод 22-оор дээр бас л дээшээ гарсан доош та 20-15 гэсэн тоглолтыг гоё хөөжрээд алдчих юм да сая. Боломжтой тоглолт байлаа. Тэр дэндээ төгсгөл жоох юм л давтлаагүй байлаа да манайх. Хичгэн зүйлс дээрээс тоглолтын нэгсэлийг алдаад байна. За удахгүй шийдвэрлэх 4 дахь ээлжийн тоглолт эхэлнэ. Хэдийд ярцтайгаар дуусах нь гол биш. Хожиж хул. За шийдвэрлэх 4 дахь ээлжийн тоглолтыг эхлэхээр талбайд гарцгаалаа. За 3 дахь ээлжийн тоглолт болсон нэлээд өндөр тоон дээр
шийдэгдсэн тоглолт байлаа. Өмнөх хоёр ижийн тоглолтууд 25-16, 25-18-аар тоглолтоо шийдэгдсэн. Тэр дэндээ яг хөөж барьсан тоглолтын үед бол манай багийн үед бол жоохон өөрсдөө сага итгэл хэрэгтэй байлаа да. 24-2 гэсэн тоон дээрээс айл давуултаа аваад 23-24 болох байсан. Нэг хааш хамгаалалтын өдөө эргээд тоглолт хөгжлөх байсан тоглолтууд алдчихлаа. Арыг солилцоонууд сайн ашиглах хэрэгтэй байна. 2 хэлж 3 хэлж тоглоснод хаалт өндөрлөж далай цэрэг нэгэд оруулж ирсэн. Бусдаар солилцоо байсангүй. Хараа ослын одоо хадгалах гэж үзээд байгаа шиг байна. Тэр дэнд арын байран дээр өмнөх чигдрийн Макаотой хийсэн тоглолтын энэ дээр гүмбилэг энэ төр болсон нэлээд гоё санагдсан. Арын байран дээр орж ирээд байсан. Тэний дээр ард бол төдөлөө солилцоо орж ирсэн бай. За ихний оноо Хонконг юм болсон байгаа. Татаа эцэг гэж давуулсангүй. Манай ярьсан 1-1. За энэ ижийн тоглолтод эхнээсээ гой салаад явчмаар байна. Салаад явчмаар байна. Сайн байрны давуулт. Амайла. За дөрөв зах дотоо болт хэлсэн. Хоёрын болтол шугамрыг билж байгаа болохоо. Хаалтны гараг юм байна. Шугамны гадар явчих штэ. 2-1. За энэ тэмцээний дүрс манайхаа зохион байгуулагч Хонконгийн талаас яг албисны пэйж дээр явуулж байгаа лайвын дүрс шүү. Тэгээ манайх эндээсээ аваад шууд холбооны бийж улсдээс тайлбар нэмээд явуулж байгаа учраас өөр өнцгөөс илэрхийлэх боломжгүй байгаа. Манай баг дагсан менежерүүд бас өчигдөр лайв эхлүүлсэн нэг гарсны дайв бас төдийлөн гоё яг хөдөлгөөнтэй байгаад байна. Холоос бас номер энэ төр харагдсан бүр муу болчиход байна. Тэгэхээр одоо зохион байгуулагчдын дүрсийг ашиглаад явахаас өөр арга байдгүй. За ганцхан алт тавьсан. Гоё хаасандаа батнах. Гоё мэдрэлээ дайрын толгоон дээр ганцхан алт. Тун гоё байла. 3-2. Янгын баг байлгалцсангүй. Таваад онгосон манай ярьцаа 4-2. За ингээд савж хийж байгаа дээр дэвшээ холдуулчих хэрэгтэй. Холон зүрхтэй тоглолтын бас тийш явах хэрэгтэй шүү. Тэр нь да ийм чухал ижийн тоглолтын дээр хөөж тоглох тоглолт бол хэрэггүй. Анаас оноо тэрийг санаачлага аваад гарч хэрэгтэй байна. Ард зундаг давуулт. Хаасан гол бадрахаасан. Бадрахын алт. 5-2 боллоо. Ойрхон 2 хаалт оноо авлаа да. Өндөр хаалтайгаар болж хоорт явсан арын дутагч алдчихлаа. Манай ярьцаа 3-5. За Хонконгийн магов нэг айхтар тийм хөлбөлтөд баг бол биш дээ. Өмнөх 3 хэлж тоглолтын дүрсэд явсан тэр хоёулаа хурдтаа шийдэж байгаа бодлоод бас нэг аюултай харагдлаа. Өндөр тоон дээр ерөнхийдөө тоглолтын дүрсийг нэг харагдаагүй бодлооноо тэр хоёр дээрээс харагдлаа шүү дээ. 3 дахь хэлж тоглолтын дүрсгэлд. Давуулт нэмжилтгөө. Манай ярьцаа 6-3. Яг Зүүн Азийн 8 багийн 4 багуудын хөдөө тогтмол ТV нэмзийн дүрсэлдэг. Нас насны бага баярдаг. Нэлээд гоё тийм спортын систем гоё хөгжсөн болоо шүү дээ. Япон, Солонгос, Хятад, Тайваны багууд. За Хонконг, Макао. За энэ дээр ачсан Солонгос бас яг энэ самшаалганд орж ирэхээр одоо орнуудын нэг ачсан Солонгос байсангүй энэ 3 баг тэгээд одоо тойргол тоглож байгаа. Азийн аваад ирэхин төлөө.
2 гүйж давууллаа да. Гарцсан юм байна. Шонтой зүг нь ойрхон явсан давуултаа. Тэгээ Челси энэ байх юм шиг байна. Ана 5-7. За сайн бэрийн болохоо явах уу? Пас өгсөн. Нам сонглоо, нам болохоо. Бадрахын болохоо. За, захиа алтнаас гарчиж байгаа юм байна. Ана 6-7. За хятадын Хайнанд Мегастар сүлэг бас 9-9-9 үйл бол тоглож Оросын одоо гүлгүлийн тэмцээнд өрсөлдөж яваа. Чигдэр бас 2 өдөр сайхан лайв нэгтэй. 9-9 дээр манай Батсуурийн одон сувд Японд одоо 9-9 үйл тоглодог бичлэгүүд нь яваад байдаг. Яг клубын төвчөнд яг олон улсын давцанд тоглож байгаа Мегастар сон анхудаага бас яг усаа төлөвлөж 9-9 үйлийг тоглолоо. Хонконгууд энэ 4-р жил тоглолтод давуултууд Соломон код өгж штэ 3 давуултууд алдсан л байгаа. Энд дээр нэг жоохон дөрүүлээд манайда явуулах хэрэгтэй байдаг. Уг нь алдаагүй тоглолт байна л да. Жоохон хамгаалтан дээр л анхаарлаа тавьчих хэрэгтэй байна манайг. Сайн бэрийн тохоо. Салгаагарын хууралт орсон. За 3 гарын хууралт. Дахиад сайн бэрийн тохоо явсан дараагийн үндэ 2-ын хаалт хоцсон манай ганчи. 8-8. 2-3 он зэрэг үсгэлээд бариучлаа шүү. Тав гарах хэрэгтэй байна. Заашгүй. Төгсгөл хийх хэрэгтэй байна. Ороод сүмгээр дарсан. За сайн бэр дээр хаалтууд явуулдаггүй. За нафаалт тоглолт. Аваач яана. За солилцоонууд орж ирвэл яадаг юм бол доо. Халуугчийн хаалт руу явуулаад байна. 2-3 удаа халуугчийн хаалтаас гаргачлаа. За саний бөмбөгөн дээр талбайн гадна дотор дээр шугам шиг дуудсан нэг дүүжөөч. Гадаа юм байна. Манай үг юм байна. Манай нэрцээ 9-9. Хой дагвал гадар ичжээ даваа тэр навлт 19 дөрмөг оромжтой. За бүрөөсрийн тоглоо. Дөрийн болохоор амар тоглох нэ. За надаар нэг 2 алтны голоор дунгой болохоор очлаа да. Хөрвөчр. 10. Сайн мэрийн давдвал гарчжээ. 11-10. Пас ирээд энэ да. Нийтийн тоглолт шоун ганцын алт өгсөн Батмикийн тоглооны зогсоож байна ганцын алт. 12-10 боллоо. Ганцын алтаа гараад ирж байгаа энэ боломжуудыг л алдмааргүй л байна да.
Хоёрчод байгаа солрогож гараад исэн бүгд хаалт руу зөглөө шүү. За хүрээчээр холбож өгөөд Батмөнхийн хууралт явсан. Батмөнхийн отлоо. За бас л ганцын алдаа болох нэг ингээ хойш нь зөгчлөө. Ийм алдаа ирэхгүй одоо солилцоонууд хэрэгтэй байна. Засварлага захиалсан. Дөрөв хийжин тогт ихний засварлага. Ер нь бол онон тэргүүл авчих боломжтой гой толгойн боломжууд алдлаа шүү дээ. 3 удаа яг ганцхан алтаа гарч ирсэн толгойнуудыг алдлаа. Маш гой боломжууд алдаж байна. Талбайг оноо зөгчих тал ер нь тоглолт ирсгээл бөмбөнүүдэлтэй. Тэгэхээр хойш нь зөхиод байна да. Яг арга байхгүй зүгээр өмнөх хоёр толгой ганцхан алт руу орцсон учраас жоохон хойш нь зөх гэж үзэх шиг боллоо үлийд нь толгой. Пас өгнөх боломжийг гаргадаад байдаг. За хүрээчрээр толгой ялаа. 11-13 болгож ортолсон. За антинага дөрөв явж байгаа юм биш үү? Антинага дөрөв хурцлаа. 12-13. За энэ хоёр дээр уг нь хаалт тоцоохон яваад байт юм. За хоёр болон 3 хилжин тоглолтууд дээр хаас ногдогчд байна да. Прүүчэр байна, бадрах байна. Бод өргөцсөн. Арсан тоглоом явуулсан. 14-12 гэж ирчлээ. За багийн ахлагч Аз үлийг гарч ирэх ёстой. Гүмбэлийг бас тоглолтод оролцох ёстой. Ихэд оноо салахгүй бол ихэд солилцоонуудыг хийж эхлэх байх. За Хонгонг бол энэ ижин тоглолт ихэнд бас давуулт нэлээд алдаатай хайдаж ийсэн. Одоо нягтраад хэллээ шүү. Хаагаад оноогоо авсан. За дөрвийн толгоонууд гардгүй. Тэгээ ганцхан алдаа гараад ирсэн гоё боломжууд дээр толгоонууд алдсан. Одоо жоохон нам хагсын толгоонууд, хоёрын толгоонууд арын үйлбэрүүдийг бас ашиглаж эхлэх хэрэгтэй байна. 3 онооны зэрэг болсон. За пүрвчрийг үндсэн холбогчийн байр дээрээ тавиад толгоон дээр оруулж ирвэл яасан яадаг юм бол ерөөсөө солилцоо хийхгүй намайг 16-12 холбогчийн хүмүүсийн антинерэн дээр очичлоо. Ажаа хонон тэргүүл аваа даваатуудаа бас нэрийн чангалсан даваатууд харагдаж байна Хонконг. Даваа отрыг авлаа. Гарааны холбогчаа аваад гүмбэлгийг ороод ирлээ дээ. Тарханы нэг гүмбэлэг. За хүрээчээр давалт хүсгэл өөрөө холбогчийн байр дээр ороод ирчихнэ. Хашаа гарангуут нь цалцгаа хийлээ. Хагсан болохоор иргэцсэнгүй бадрах. Энэ давтхан дээр хаалтад оруулах хэрэгтэй байна. Ядаж солруулаад хааш нь явуулах хэрэгтэй байна да. 17-14 болгочлоо. 17-13 4 онооны зэрэг. Байфас. За гүнлэг тавтыг үлэг давж байна. Батмөнх хаалтны ард нь хуурсан тор үзэн гол орж байгаа хүмүүдэрс ирсэн хаалтар нь торон түрээд оноо хөтлөө 14-17. Сая өсөрсөн байсан учраас арга байхгүй торлоо очиж байгаа юм л да. Хонконгийн баг. Батмөнхийн авлалт. Жолдгүй дээ. Хоёрын хаалт ачаад байдаг.
18-14 за 4 амны зэрэг арилгах хэрэгтэй байна. За Гүмбилэг бол том сэтгэл зүйтэй тоглогчтой. Хоёрын товхонд гаргаад ирэхэд бас ураг үлдээ. Яваа шүү. Давалт хэмжигдэх болсон 15-18. Бадрах давалтыг үсгэн. За сайн баяр Гүмбилэг 100 урд байран дээр. Хоёр захаа алчих нуруу намыг дийж гисэн бас гоё мэдрэмжтэй төсөрдөг. Тоглогчид бийдээ ард хамгаалсан сөрөг толгойн сайн баярын дотгоо. За сайн баяр хариу толгойныг үсгэж анагаар тулсан 16-18 болгоод тоортууллаа. Зайшгүй төгсгөл их ястай. Яг энэ үед ч нэг оноо явдаг л юм да. Өмнөх хэжинд байгаа ч 20-15 дээрээс нэгэд ирсэн юм да. Одоо л тэнцвэрж яваад салах хэрэгтэй байна. Хамгаалалтын сүнс хүмүүдээр Батмөнхийн талтаа аваад ирсэн сайн баярын хууралт. За зөндөөг хаалт. Гоё хаалтчтэй. Хаалт нарын хамгаалсан хөрөөчрийн хамгаалалт оновчтой. Хаалтны гаш үгүйцээ. Хаалтны гаш үгүйдэн. Давтуулсан. Сайн баярын дараас 2 давхаа оноо авсан. Оноо ярьцаг 17-18 болгож ирчихсэн. За 18-14 дээрээс араас нь 3 оноо аваад ямар тач ойртож ирлээ. Хонконгийн баг тасалгаа авлаа. Сайн баярын давхаанууд хэрнээ тун гоё шийдэмгий зоригтой давхаанууд явлаа шүү сая. За хоцсон баг Азийн авраг шилрүүлэх тэмцээний ирэх авна. 18 насны Азийн авраг ирэх авна. Энэ жил Бахрайн улсад зохион байгуулагдах юм байна Азийн авраг. 18 насны Азийн авраг. 17-18. За ард Бадрахын давалтууд намын давхойг шулгасан доо. Тэр алтан спортоор хурд толсон Бадрахын хамгаалалт сайн баярын давхой. За хаалтны ард гард ивсээр хамгаалалтаас ороод ирсэн мөнгөд дараад буусан зунд. Яан хийвгүй боочоо да. Гүмбилэг хаалтан сүрэл буухтаж байгаа тэнцвэр алдчихгүй. Хажуугийн тоглогчдын хөл дээр газардчихгүй. Я хайж өсрөөл баримжаа алдаад буучих шиг боллоо да Гүмбилэг. За тэгээд өмнөх 3 ээлжийн тоглолтын дээрээс оролцоогүй бие хөрцөн тоглогч орж ирсэн л дээ. Гарааны тоглогч даваа хотороос солигдож орж ирсэн Гүмбилэг. Гişиг боллоо. За тоглохоор үе бол эргээд гарааны холбогч эргэж орж ирнэ. Даваа хотороос солигдож орж ирнэ. За тоглолтод өмнөх оноон дээрээсээ явчих واخа 17-18 дээрээсээ тоглолт үргэлжлэнэ. За нэг л бүр гიშгэгч боломжгүй байсан юм лөө. Ямар ч талбай жилүүлэх юм эргэж гарахгүй хаа. За даваа хот хэрэг талбайд гарсан. 2 дахь солилцоо 17-18. За сулруу зөрүүлээд хамгаалаад сайн бэрт нэдэд өгөхөд өчр бийдээ энэ ээжийн тоглолт.
Бадрахын авалт. За гараач юм байна. Тавалт харсангүй 19-17. Пасгой сайн байд хууралт. Зя хамгаалах явсан. Фүрөсрийн хамгаалалт байна. Нахад сайн байд дээр товхоны боломж гараад ирсэн. Голын алтаар сулраад орлоо. Хаалт хэрэгтэй. Зя дараад болоо да. Хонгой хайж харж өсөрж байна сайн байд. Хэдүүгээр солболтон ороод ирэнгүүт дараад буусан. 18 цаг 18-19 солгож өрчлөлөө. Ганцхан зэрүү. Цаалтаа ганцхан оноо авсан гэнэ ярьцаа 19-19 тэнцвэрлээ дээ. За голон төгсгөл шийдээ Хонконгийн 2 дахь завсарлаг. Хонконгийн мага 2 дахь завсарлаг. За манай багт нэг завсарлаг байх ёстой. Нэг завсарлаг байгаа санагдаад байна. Хонконгийн мага завсарлагын завсарлага дуусчихва. Алдаа хийггүй. Бүрд нь ямбарх хэрэгтэй байна. За ард даваа батар давуултан дээр байгаа. Намайда. Батмөх хамгаалт байсан. Сайн бэрийн болохоо. Ирээд гоё. За ажин гэсэн хаалтнаас л холоор ирж байгаа болохоо шүү дээ. Дотоод албан гаднаас 2-19 За 400 оны дутуу болсон шүү дээ энэ хэлжийн тоглолтод. Яг өмнөх 3 хэлжийн тоглолтод байдал нягтарч байна. Бариад авлаа юм тааж. Төгсгөл хийж тоглолт үргэлжлэн. Давалт маш ярьцаа. Таваатын давалт гарчлаа. 20-20 За Хонконгийн маг давуултан дээр орж байгаа хэлцээ байна. Баг 19 дугаарыг тоглогч. Оржсэн. Яар утга яд сонгох нь сайн байрыг урд байран дээр нэг давлууд адааш нь явуулах ёстой. Хоёрын давтгаа явуулах бол удаа Даваатар. Чухал ижийн ийм гоё өндөр хан дээр сайн байрыг нэртэх ёстой. Давуултан житгэх болсон. 20-20 энэ мөр бол нөхөдөө бас яг харааны 3 гоё өндөр тоглогч урд байран дээр. Стад хаагаал төгсгөл явуучих ёстой байр шүү дээ манай бүгд. Сайн мэрийн давлалт. Яа дөрөв нөхөн дээр хаалтар сулруулаад оруулсан. Сайн мэрийн амгалт оновчтой дөрөвдөр Батмүхэн нөхөөс. Жохон дааш нь дараа зөгчих болох юм да. Торлоо зөгчих юм да. Тэнцүүх яваа ийм гоё чухал тоон дээр л ийм алдаа л хармааргүй байгаа юм да. Харин за пүрөөсөрт нэг найдах уу. За дөрөв дэн тарах пас ирсэн. Пүрөөсөр дээр ямар ч холболт ирсэн. Хаасандаа Батмүх содруулж оруулсан. За
Яа, дөрөв болохоо явуулахгүй наа. Энэ удаж асан бэ. 22-1. Яа, Батмунхын болохоо дөрөв болохоо торлуулагдсан. Дараагийн өмнө дээр хаалтар захлаа да. 22-1 дээр хоёр дахь завсарлага авлаа. За. Дөрөвд гэлжийн тоглолтын сүүлийн завсарлага шүү. За сүүлийн оноо дээр пас оновчтой ирсэн болон хоёрын давтгаа прүүчер дээрс айдлага байсан тэгээд ингээ хойно хүлээгээд авчлаа. За нямбай тоглолт хэрэгтэй. Намын нэмжил төрүүл зондой. Жохон цайд ирчих юм бол хоёрын давтгаа пүр өчөрт найдана. За эдгээр пүр өчөр дээр хомлол төгсөн ганцхан алтаа гаргаад ирсэн шугам дээр хамгаалчлаа. Хамгаалт ирсэн дээр татсан пүр өчөр. Хаалт хэрэгтэй, хаах хэрэгтэй. Гадаад гисэн үү? Гартай юм байна. Хаалтны гартайг залчих юм байна. Ай. 23-1. Хонконг хамгаалж байна л да. Саний шугам руу эргүүлж байгаа болох энэ төр. Хамгаалт идэх байгаа даа. Аяг өмнө хилжин тоглолтын өндөр тоон дээр байна шүү дээ. Өмнө хилжин тоглолт бас л барьж яваад тэгээд 24-22 дээрээс айл давалтаа алдаад нэг он зүрхт ойртож ирсэн. Одоо 23-21 дээрээс манай бас л дараас оноо явахгүй бол юу болчих жоо. Пүрвэчгийн болохоо. За дараагийн удаа алдсангүй дээ. 22-23 болгоод ойртуулаа пүрвэчэр. За ийм өндөр тоон дээр бүгэн Батмунх гараад тоглож байгаа ч юм. Батмунхын хувьд одоо бас яг оноо явах хэрэгтэй байдаг. Чухал тоон дээр ойрхон тэнцвэр хөвжүүлсэн. Оноо тэргүүл аваад салчих тоонууд дээр хоёр цуд давтгааны алдаа гарсан бас жоо нөлөөчтэй шүү. Аман давтгаа яцаа. Аа. 24-22. За яг 3 хилжин тоглолтын төсвийн он ирсэн байна. Дараалсан он авч тоглоно. Дахиад хөрөвчөрт найдах уу? Пүрөшөрд холбоо төгсөн. Яа, шугам ирүүлэх болох нь одоо амтэн зэгсэн. Яа, төгсөлөө байдгүй. 3-4 хилжин тоглолт орог. Туун гой боломжийн андаа 4 оны 0 20-15 18-14 гэсэн дотор байсан тоонууд дээрээс гой барьж яваад өндөр тоон дээр 22 дээрээс алдаад 22 дээрээс алдчихлаа да. Аг нь боломж бас нэлээд ойрхон байлаа. За ингээд зүмсийн одоо 18 насны тэмцээний зохион байгуулагч Азийн аврагчлал руу тэмцээний эрхийн төлөөх одоо бас 3 бүгийн энэ тэмцээнд Хонконгийн маг талбайдаа одоо бас Манаваг гүжиж, Макао гүжиж энэ оны одоо бас Бахрейн зохион байгуулагдах Азийн аврагчлал тэмцээний эрхээ авч байна. Манавгийн их боломжтой тоглолт байлаа. Ихтэй л бас хамгаалтан дээр бас болсонгүй. Нэг хөөж тоглолоо 3 дахь 4 дахь хилжин тоглолтын төгсгөлүүд төгсгөл хийж болдгоо. Андаа 22 дээрээс алдлаа шүү. 23-21 22 дээрээс. За 18 насны жигшөөгийн тоглолттой хамт байсан зөвчөд баярлалаа. Энэ жил Zoom-ийн Азийн аврагчлал руулах тэмцээн бас манай зохион байгуулагдсан шүү.